За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За би Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн багш Чухлан байна. За ингээд өнөөдөр та бүхэнд үндэсний бичгийн зөвлөмж хичээл орох болно. За Монгол Улсын хэмжээнд монгол хэлний элсдийн шалгалтын агуулгаас харахад бол одоо сүүлийн 5 жилд бол монгол бичгийн одоо гүйцэтгэл бол нэлээд өндөр хувьтай өсөж байна. Сүүлийн 5 жилтэй харьцуулахад бол 2025 оны элсдийн шалгалтын одоо хувь бол 10%-аар гүйцэтгэлтэй өссөн. Тэгэхээр энэ бол нэлээд сайн үзүүлэлт байна. Тэгэхээр одоо энэ удаа бол яг элсдийн шалгалтын дээр ямар одоо агуулгадаар бас тодорхой хэмжээнд бас анхааруул зүгээр вэ гэдгийг бол та бүхэндээ яриа. За ингээд элсдийн шалгалтын дээр бол бид эхлээд урт хэгшгийг монгол бичигт хэрхэн бичих тухай танилцуулъя. За үндсэндээ бол урт хэгшгийг монгол бичигт бол 4 янзаар тэмдэглэж үлдээсэн байдаг. Тэгэхээр та бүхэн энэ одоо слайдаас бол харж олно. Тэгэхээр нэгдүгээрт нь бол хамгийн өргөн хэрэглээтэй байдаг бол урт хэгшиг бол ихшиг гийгүүлэгч ихшиг гэсэн бүтцтэй урт хэгшиг байж байгаа. За мөн давхар одоо дараалсан 2 ихшиг бол орж байгаа. Ихшиг гэсэн бүтцтэй байна. За мөн дан ихшиг бол орж байна. За ингээд давхар урт татгалтай ихшиг буюу ихшиг гийгүүлэгч ихшиг гийгүүлэгч ихшиг гийгүүлэгч гэсэн ийм бүтцтэй байж байна. За ингээд та бүхэнд дарааллынхаа дагуу ихшиг гийгүүлэгч ихшигийн бүтцийг танилцуулъя. За ингээд ихшиг гийгүүлэгч ихшигийн бүтцээр бол уг нийлэмжийг бол голцоо г одоо илэрхийлдэг. За ингээд бид бол урт А үсгийг бол эндээс харж болно. За урт А хэсгэнд бол үгийн ихэнд бол агаа гэсэн бүтцтэй. За үгийн дунд бол мөн агаа, ига, угаа гэсэн бүтцтэй. За үгийн адагт бол мөн агаа, ига, угаа гэсэн бүтцтэй байж байна. За мөн одоо ир имээсээ хамаарат бол ер нь бол ия гэсэн бүтц бол орж ирнэ. Энэ бол үгийн дунд болон үгийн адагт. За мөн одоо цацлагтай бүтц мань бол одоо үгийн адагт бол тохиолддог. Тэгэхээр эндээс бол бид цөөнхөн тооны хэдэн жишээ үгээс бол ажиглаж болно. Жишээлбэл энд харагдаж байгаа ухаан гэдэг үг дээр харагдаж байна. Ухаан гэдэг үгээс агаа гэдэг бүтц эндээс харагдаж байна. Тийм учраас ухаан гэж шууд унших боломжтой байна. За энэ дээр жигабури гэдэг үг дээрээс үеү заавар гэдэг үг харагдаж байна. Ига гэдэг бүтц харагдаж байна. Тэгэхээр заавар гэж шууд унших боломжтой байна. За дараагийнх нь утугаа гэдэг бүтц харагдаж байна. Энэ дээр угаа гэдэг бүтц харагдаж байна. Тийм учраас утаа гэж унших нь байна. За дараа нь тушаа гэдэг үг харагдаж байна. Эндээс бол бид ия буюу тушаа гэж урт унших нь байна. Дараа мөн хабуржа буюу хабуржия энэ дээр байж байгаа ияг бол бид урт хэгшгээр бол унших нь байна гэж ойлгож болно гэсэн үг. За энд урт хэгшгийн э үсэг харагдаж байна. За үгийн ихэнд э гişиг бол одоо эгэ гэсэн бүтцтэй харагдаж байна. За мөн үгийн дунд эгэ, игэ, үгэ гэсэн бүтцтэй, үгийн адагтаа мөн адилхан эгэ игэ үгэ гэсэн бүтцтэй харагдаж байна. За мөн түрүү нөгөө ихшиг цоцгоос хамаарат ия бол урт хэгшигтэр бол гардаг. А хэсгийг илэрхийлж байгаа бол ие нь бол одоо э хэгшгийг бол урт хэгшгийг бол илэрхийлж байна. Тэгэхээр ие гэж үгийн дунд орж байна. За сүүлтэй хэлбэр буюу ие нь бол үгийн адагт мөн цацлагтай хэлбэр бол үгийн адагт орж байна гэж харж болно. За энэ жишээ өгсөн хэдэн үгнээс бол бид харж болно. Энэ дээр бол ирээдүй буюу ирэгэд буюу эгэ гэдэг бүтц эндээс харагдаж байна. За бэлчигээр буюу игэ гэдэг бүтцээс буюу бэлчээр гэдэг үгийг бол биднээс урт хэгшгээр уншиж болох нь байна. За эндээс шүтүгэн буюу шүтэн гэдэг үгийг мөн бид эндээс урт хэгшгээр уншиж болох нь байна. За ингээд иние буюу ие гэдэг бүтц харагдаж байна. Хилхие буюу ие гэдэг бүтц. Ингээд хилхээ инэ гэдэг эндээс бол одоо ие гэдэг бүтцийн урт хэгшгээр уншиж болох нь байна. За дараа нь урт хэгшгийн и үсэг харагдаж байна. За монгол бичигт бол урт хэгшгийн и үсэг бол иги гэсэн бүтцтэй. Үгийн ихэнд бол тохиолдохгүй, үгийн дунд болон үгийн адагт бол тохиолддог. За эндээс бол цөөн тооны илэрх боломжтой үгийг харагдаж байна. Чиг, жи гэсэн хоёр үгэн дээр бол энд жишээ болгож үзүүлж байна. За энэ дээр бол одоо иги гэсэн бүтц харагдаж байна. Энэ дээр бас нь иги гэдэг үгийн төгсгөл адгийн бүтц харагдаж байна. За урт хэгшиг бас А үсгийг бол яаж тэмдэглэж байна гэдэг эндээс харж байна. За ихшиг гүйцэтгэгчийн нийлэмж дээр бол А гişгийг бол энэ дээр огу, за мөн ага, за ингээд огоо уга, ия гэсэн бүтцээр бол ерөнхийдөө тэмдэглэж байна. Тэгэхээр энэ давтамжууд минь бол яг ижилхэн зүй тогтолтой яваад байна гэдгийг та бүхэн бол харж болно гэсэн үг. Энэ жишээ олгож байгаа үнээс харах юм бол огоо сур буюу оосор. За энэ дээр бол огоос бүтц харж байна. Жилугооч буюу жолооч, за тохироо буюу тохироо. За ихшиг гийгүүлэгч ихшиг гэсэн урт хэгшгийн нийлэмжлэр бол өө үсгийг бол хэрхэн тэмдэглэсэн эндээс харж болж байна. За энэ дээр үгийн ихэнд бол өгөө гэдэг бүтц харагдаж байна. За үгийн дунд бол өгөө, игэ, үгэ.
За үгийн бас дундаа бол ие гэсэн бүтцээр бас мөн илэрж болж байна. Тэгэхээр энэ ие бол ийм үгэн дээр ия бол эр үгэн дээр бол урт гişиг бас нэлэмжиг бол илэрхийлж байна. Тэгэхээр энэ тухайн гişгээс хамаарж бас дуудагдаж уншигддаг гэдэг нь эндээс бол харагдаж байна. За ингээд энэ дээр жишээ бас өгөөж харах юм бол өөд гэдэг үг байж байна. За энэ дээр өгөө гэдэг бүтц харагдаж байна. Мөрөөдөл гэдэг үг дээрээс мөн одоо өгөө гэдэг бүтц харагдаж байна. За ингээд хөдөө гэдэг үгэндээс мөн одоо эгэ гэдэг харагдаж байна. Цүгүүрм гэдгээс бол харагдаж байна. За өршөөл гэдэг үгнээс бас харагдаж байна. Тэгэхээр бид бол эндээс урт гişгээ бол хамгийн чухал нь бол таньж унших явдал байна. За дараагийнх нь бид уу үсгээс харагдаж байна. За тэгэхээр энэ дээр уу үсгээр бол агуу гэдэг утас харж байна. Одоо та бүхний сайн мэддэг агуулаа гэж хэлдэг, агуудам гэж хэлдэг. Эндээс бол харагдаж байна. Тэгэхээр агуу гэдэг бүтцүүд эндээс харагдаж байна. За ингээд үгийн ихэндээ агуу, угуу. За үгийн дундаа агуу, угуу, игуу гэсэн бүтцээр бол илэрдэг байна. Үгийн адагтаа мөн энэ хувилбараараа бас явна гэж ойлгож болно гэсэн үг. За энэ чэнээс харах юм бол агуучила гэдэг үгнээс бол харагдаж байна. Энэ дээр агуу гэх юм бол бид нэр уу урт гişээр уншчихна гэсэн үг. Уучил гэж уншна гэсэн үг. Хатуу гэдэг дээр агуу явж байгаа учраас хатуу гэж бид нар уншна гэсэн үг. За угуута буюу уут гэж уншна. За шилугун буюу шулуун гэж уншна. За жигуулчин буюу жуулчин гэж шууд уншна гэсэн үг. Тийм учраас монгол бичгтэр бол бид урт гişгийг бол таньж унших нь бол нэн чухал байна гэж ойлгож байна гэсэн үг. За энэ дээр үү үсэг харагдаж байна. За эгүү буюу одоо урт гişгийн нэлэмж үү. За үгүй байж байна. За үгийн ихэндээ эгүү үгүй хоёр бол гардаг байна. За үгийн дундаа бол эгүү, үгүй, игүү гэсэн бүтц бас илэрж байна. За үгийн адагтаа бол эгүү, үгүй, игүү гэсэн бүтцүүд илэрж байна. За ингээд эндээс та бүхний хамгийн сайн мэдэх үүл гэдэг үгэндээс жишээ авч байна. Эгүүлээ. Тэгэхээр бид энэ үүнийг уншихдаа шууд үүл гэж уншна гэж ойлгож байна гэсэн. Үгүүцээ, үүц гэж уншина. Бүдүгүн, бүдүн гэж уншина. Гişүгүн, гişүн гэж уншина. Шигүү, шүү гэж унших байна. За дараа нь та бүхэнд дараас нь хоёр их шиг монгол бичигт хэрхэн урт гişгийг бол тэмдэглэж байгааг бол харж болно. За ерөнхийдөө энэ хэдэн тохиолдолд харагдана гэж ойлгож байна гэсэн үг байна. О үсгийн хоёр о үсэг, өө үсэг, за уу, агуу, аав, ию гэсэн бүтц бас мөн илэрнэ. Аав, ию гэсэн бүтц. За мөн эю, ию гэдэг бүтцүүд бол илэрж байна. За үү үсэг бол ингэ. Тэгэхээр энэ бүтцүүдийг бол бид чэйжлээд уртаар унших боломжтой байна. За бид эндээс жишээ үгийг бол ажиглаж харъя. За жишээлбэл ууган гэсэн үг харагдаж байна. За энэ дээр аав буюу хавууль буюу эндээс харагдаж байна. Хууль гэж уншина. За энэ дээр гавууль буюу одоо гуйл гэж уншина. За шивуудан буюу шуудан гэж уншина. Ив гэж харагдаж байна. Тэвүүхэ буюу эв гэж уншиж байгаа. Түүх гэж уншиж байна. Эв буюу одоо ирүү гэж уншина. Хэвүүхэд буюу хүүхэд гэж уншина. Хэвүүхэн буюу хүүхэн гэж унших нь байна. За дан гişгийн нийлэмж бол одоо бидний мэдэгдэж байгаагаар бол одоо дуудаг цөө үг бол монгол хэлд бол хадгалагдсан үлдсэн байдаг. За эндээс харахад бол одоо та бүхний сайн мэддэг агаар, аав, за ичнэ, нарийн, хиймэл, за одоо, мөөг, тийм ээ. За ингээд уурга, өчүүхэн, тэргүүн гэдэг хэд үгнүүдээс бол бид бол энэ тэнэс дан гişгээс бол урт гişиг бол тавс таньж унших боломжтой байна. За давхар уртгалтай цөөн тооны үгнүүд бол байдаг. За энэ дээр бол их шиг гийгүүлэгч, их шиг гийгүүлэгч, гийгүүлэгч их шиг гэсэн энэ бүтцтэй байдаг. За эндээс бол агага гэдэг бүтэц бол эндээс харагдаж байна. За энэ бол мэдээж бол дүрс ялгах одоо ойролцоо тийм зорилгоор бол дүрс ялгах бас тийм зорилгоор бол ашигладаг. Энэ бол за энэ байж тийм ээ. За давхар уртгалттай буюу их шиг гийгүүлэгч, их шиг, за их шиг гийгүүлэгч их шиг гэсэн бүтцтэй байна. За энэ бол зарим урт гişиг бол ойролцоо бичлэгийн үгнээс нь бол одоо ялгах зорилгоор бол давхар уртгалттай бол бичдэг байх нь байна. За энд бол хэдхэн төрлийн одоо бүтц байна. Энэчээс харах юм бол агага гэдэг бүтц харагдаж байна. Эгэгэ гэдэг бүтц харагдаж байна. За эгүү гэдэг бүтц харагдаж байна. За тийм учраас эндээс бол та бүхний сайн мэддэг за даг буюу дагага буюу да гэсэн одоо үйлүүдийг харж олж байна. Тэг буюу одоо тэг тэ гэдэг бүтцийг тэгэ гэдгээс харагдаж байна. Хөх
буюу өнгөний хөхийг хөгөгөө гэдэг нь хөө гэсэн үгийг харагдж байна. Них гэж эндээс харагдж байгаа бол нэгэгэ гэж эндээс харагдж байна гэсэн. За та бүхэн сайн мэддэг. За тү дүү гэдэг үгнээс эндээс бол харагдж байна. Гих гүү гэдэг үйл харагдж байна. Тэнцэх тэнцүү гэдэг үгийг бол эндээс бол ялгаж харж болно гэсэн үг байна. За дараа нь бол та бүхэнд авэ зохицох ёсоор бол зөв бичих асуудлыг бол яриа. Тэгэхээр Монгол бичигт бол их шиг зохицох ёс одоо гэж байгаа. За мөн одоо дэвсгэр үсэг одоо гүйгүүлэгч зохицох ёс гэж байдаг. Тэгэхээр энэ дэр бол голцоо авэ зохицох ёс гэж ерөнхийд нь нэрлээд энэ дэр их шиг зохицох ёс гүйгүүлэгч зохицох ёс гэж бол хоёр хувадаг байна. Тэгэхээр бид нар энэ дэр яаж зөв бичих вэ гэдэг бол анхаарч харцгаая. Тэгэхээр их шиг зохицох ёсоор зөв бичихэд бол авэны зохицол нь бол их шиг зохицох, за гүйгүүлэгч зохицох, за их шиг ба гүйгүүлэгчийн зохицох гэсэн гурван зүйл бөгөөд энэ нь бол монгол хэлний үг. За үгийн хувьд бол энэхүү хууль бол захирагддаг гэж ойлгож болно гэсэн үг. Тэгэхээр дан үгийн бүтцдэг бол ихшгүүд нь бол ир та бүхний мэддэг чанга. За эм буюу та бүхний мэддэг хөндөй гэр бол зохицдог байна. Тэгэхээр үгийн нэгдүгээр үед бол ир их шиг байх юм бол хойших үед нь бол мөн ир их шиг, за им их шиг байх юм бол дараачийн үед нь бол им их шиг их шиг бол орно гэж бодно гэсэн үг. За саармаг их шиг бол ир им үгийн аль алинд нь бол орж болно. За дан саармаг их шиг бүхий үгийг бол им үгэнд бол тооцож болол хувилгадаг. За ингээд гүйгүүлэгч зохицохоос бол байна. За гүйгүүлэгч зохицохоос дэвсгэр үсгээр төгссөн одоо үндсийн дараа бол гүйгүүлэгчээр ихэлсэн хувилбал бүхий нөхцөл дагуур залгах ба за дагуулж бичгтээ бол тухайн дэвсгэрийн хатуу зөөлөн гэдэг нь дуута дуугүй шинжийг бол зохицуулан хувилгадаг. Та бүхний сайн мэддэг хатуу дэвсгэр энд харагдаж байна. За зөөлөн дэвсгэр мөн харагдаж байна. За хатуу дэвсгэр. За хатуу дэвсгэрээр төгссөн үгийн дараа бол үг оршихын Т ялгалын Д, үйлдэхийн одоо хэвийн Т хувилбар. За үйл үгийн зэрэгцэх нөхцөлийн Ч. За мэдэгдээгүй өнгөрсөн цагийн нөхцөлийн Ч хувилбарыг бол дагуулж одоо бол залгаж бичдэг. Тэгэл эндээс харах юм бол хатуу дэвсгэрийн бол багар сад дээр нэмэх нь саяны нөхцлүүдийг бол тур түр тийм ээ та ч гэдэг энэ нөхцлүүдийг бол бичиж чухаж ч гэдэг нөхцлүүдийг бол бичнэ гэж бол ойлгож болно гэсэн үг. Харин зөөлөн дэвсгэр үеийн намлан. За зөөлөн дэвсгэрээр төгссөн үгийн дараа бол ихшгээр төгссөн үгийн адил бол үг оршихын Т ялгал Д, үйлдэх хэвийн Д хувилбар, за үйлдэх зэрэгцэх нөхцөлийн Ж, за мэддэг өнгөрсөн цагийн Ж хувилбаруудыг бол дагуулж бичдэг. За энэ томьёололоос бол та бүхэн харж болно. За бас нэг хэдэн анхаарах ёстой зүйл байгаа. Жишээ нь ДС дэвсгэрийн дараа тухайн Г гүйгүүлэгч бол ерөөсөө ордоггүй. За харин дуугүй шинжээр нь зохицох Х гүйгүүлэгч ордог. Тэгэхээр ДС-ээр төгссөн үгийн одоо дараа бол яах нь Х болон одоо хэлбэр болж орж ирнэ гэсэн үг. Харин энэ дэвсгэрээр төгссөн нэр үйл үндсэнд бол ГХ энэ гүйгүүлэгчээр ихэлсэн дагвар залгах юм бол энэ үсэг нь бол инхлэг юм болж хувирдаг. За та бүхэнд энд бол томьёололоор нь сайн ойлгомжтой харж болохоор байна. За их шиг гүйгүүлэгч харилцан зохицохоос гэж бас байна. Үндсэндээ бол их шиг гүйгүүлэгч харилцан зохицохоос нь бол их шиг дээр нэмэх нь саяны ихшгээр төгссөн үгийн дараа ордог зөөлөн дэвсгэрээр төгссөн үгийн адил яг тэр нөхцлүүдийг бол бүгдийг бол дагуулна гэсэн үг. Өөршөнт ялгалын Д, за мөн үеийн зэрэгцээ нөхцөлийн Ж, мэдэгдээгүй өнгөрсөн цагийн нөхцөлийн Ж хувилбарыг бол дагуулж залгаж бичнэ гэж ойлгож болно гэсэн үг байна. За одоо ингээд та бүхэнд их шиг жиргэлэх болон холбох ёсны тухай бас оръё. Яаж их шиг жирлэх вэ гэхээр зарим гүйгүүлэгчээр төгссөн үгэнд бол зарим гүйгүүлэгчээр ихсэн нөхцөлийг залгахад бол их шиг бол жиргэлдэг. За үүнийг бол их шиг жиргэлэх ёс болон холбох шин дүрм гэж нэрлэдэг байна. Яагаад их шиг жиргэлэх ёстой байдаг вэ? За монгол хэл бичгэн их шиг гүйгүүлэгч ээлжиж ордог үеийн тогтолцоотой. Тиймээс бол их шиг дээр нэмэх нь гүйгүүлэгч шууд гүйгүүлэгч дээр нэмэх гүйгүүлэгч гэх юм бол их шиг жиргэлдэг байна. За жишээ нь бол сурын өвгийн зүйлс гэсэн энэ гурван үгээс бол харж болно. За сурыг гэх юм бол энд их шиг буюу гэдэс жиргэлж байна. За өвгий буюу энэ дээр бол үе жиргэлж байна. Энэ дээр зүйлс дээр бол шүд жиргэлж байна. Тэгэхээр энэ бид бол дан болвол гэдэс жиргэлдэг гэж бол харж болохгүй байна.
дан бол гизэж хэрэглэдэг байх нь. За эндээс гизэж хэрэглэхвэл ямар тохиолдолд гизэж хэрэглэх юм бэ гэж харж болно гэсэн үг. Тэгэхээр NBD9 ил буюу энэ дэвсгэрүүд дээр бол гидсч хэрэглэнэ. За үүний болвол одоо энэ гүйгүүлэгчээр төгссөн үгдэр за яаган молор гэж та бүхний хэлдэг. Одоо энэ гүйгүүлэгчээр ихэлсэн нөхцөлийг бол залгахад бол дунд нь бол гидсч хэрэглэдэг байх нь. За энэ жишээнээс бол та бүхэн сайн харж болж байна. За инээр төгссөн байж байна. За энд бол инээр ихэлсэн нөхцөл залгаж байна. Тэгэхээр дунд нь гидсч хэрэглэж байна гэж ажиглаж болно гэсэн. За энэ бас мөн адилхан одоо энэ бүх жишээнүүдээс одоо өнгөөр ялгцсан учраас та бүхэнд бол нэлээд тодорхой харагдах хаа гэж бодож байна. За томьёолоод үзэх юм бол навдар сал дээр нэмэх нь яаган молор тэнцүү гидс гэж харж болно гэсэн үг байна. За түрүүн бид хэлсэн үйж эргэлнэ гэж хэлсэн. За ямар тохиолдолд үйж эргэлж байна? Тэгэхээр буу үе болж эргэлж байна. Тэгэхээр монгол бичгт бол Б гэр төгсөн 3 үг бол байдаг. За энэ дээр бол аав, хөв, жив гэсэн 3 үг байж байна. За анхаарах зүйл бол байгаа. Эдгээр 3-ын аав хэмээх үгийн араас бол хувилгагч үсэг буюу яаган молор болвол орж байгаа учраас ихшгээр ихэлсэн залгуур залгахад бол гидсч хэрэглэдэг байна. Тэгэхээр эндээс бол шууд чэжлэхэд бол хөв, жив гэсэн үгэн дээр л үе дээр л зөвхөн үйж хэрэглэнэ гэж ойлгож болно гэсэн үг. За жишээнүүдээс нь харж болно. Жишээлбэл за аав вов гэдэг үгдээр бид үзэх юм бол абуба гэдэг нь бол саяныхаар бол гидсч хэрэглэх ёсоор бол орж байна. За харин жив гэдэг дээр бол живв гэдэг дээр жив бүбэ буюу бүтэн үйж хэрэглэж байна. За энэ дээр хөв гэдэг дээр хөв бүбэ гэвэл бүтэн үйж хэрэглэж байна. Тэгэхээр энд бол хүбүбэ, жибүбэ гэдэг үгнээс бас эндээ одоо бол дүрс ялгаж байгаа бас нэг одоо зүйл гэж ажиглаж болно гэсэн үг байна. За энд бол жишээ болгосон одоо жишээнүүд бол та бүхэн харагдаж байна. Эндээс бол голцоо одоо бид бол шалгалтад бол иймэрхүү жишээ өгүүд их орж ирдэг. За мөн гуу үйж эргэлэх нь байна. За монгол бичгт бол одоо гээгэр төгссөн өг хэмээх үгэнд бол хувилгагч үсгээр ихэлсэн нөхцөл залхад бол гүү үе болж эргэлдэг байна. За энэ дээр шилбэл өггүүнэ гэдэг нь бол зөв байх нь. Харин энэ бол үхүүнэ буюу болно гэсэн үг. Тэгэхээр бид бол эндээс бол дүрс ялгаж байгааг ажиглаж болно гэсэн үг. За дараагийн зүйлдээс бол энд бас одоо өгсөн жишээнүүдээс харж болно гэсэн үг. Энэ дээр саний харагдж байна үггүүнэ. Үггүмэ ч юм уу энэ жишээнүүдээс бол бид харж болно гэсэн үг байна. За үүн дээр дурдсан хоёр жишээн дээр бол бид жишээлбэл харуулъя. Жишээлбэл хөвөв гэдэг үг дээр тийм ээ. За хөв бүбэ гэх юм бол одоо усанд хөвж байгаа зүйлийг хэлж байна. Харин хөв бүбэ гэх юм бол утас хүүхийг хэлж байна. Тэгэхээр энэ дээр бол энэ үйж эргэлж байгаа нь бол эндээс харагдаж байна тийм ээ. Тэгэхээр бид бас эндээс дүрс ялган бичиж байгаа зарим зүйлийг бол ажиглах боломжтой. За харин өгнө гэдэг дээр бол үггүүнэ гэх юм бол бид одоо хүнд юм өгөхийг хэлж байна. Харин энэ дээр дараагийнх нь бол үхүүнэ гэдгийг бол бид ялгаж байгаа. Тийм учраас энэ зарим тохиолдолд бол монгол бичигт үе одоо жиргэлж байгаа нь бол энэ бас одоо үгийн утгыг бол одоо дүрс ялган ялгаж байгаатай бас давхар холбоотой асуудал байна. За түрүүн шүд жиргэлж болно гэж хэлсэн тийм ээ. За эндээс харах юм бол зүйл, цэцэг, өвдөг гэдэг үгнүүдээс харагдаж байна. Зүйл гэдэг дээр зүйлс болж байна. За цэцэг гэдэг дээр цэцгэс болж байна. За өвдөг гэдэг дээр өвдгөвч гээд дандаа шүд жиргэлсэн байна. Шүд жиргэлсэн. За эндээс ингээ харах юм бол одоо иймэрхүү томьёолоор бол харж болно гэсэн. Зүйл дээр нэмэх нь нийс, цэцэг дээр нэмэх нь нийс, өвдөг дээр нэмэх нь элчээ. За ингээд бол энэ дээр бол хаана шүд жиргэлж байгаа гэдэг нь маш тодорхой харагдаж байна гэж ойлгож болно гэсэн. За анхаарах бас нэг зүйл бол байгаа. За монгол бичгт бол сүүл энээр төгссөн хан, сун, тун, чин гэсэн дөрвөг бол байдаг. Дөрвөг байгаа. За эдгээр гурван одоо үгнүүдэд гурван үгэнд нь тодхон холбохын одоо хэ болон одоо хэвийн га нөхцөлийг бол бичгэд бол сүүл энэ нь бол ихэнхлэг болж хувирдаг. Сүүл нь эхлэн болж хувирж байгаа. За эндээс харах юм бол ханах, сунах гэх мэтлэн гарч ирж байна гэж бодож байна. За бидний хамгийн их одоо элсдийн шалгалтын даалгавар дээр бол хамгийн их алддаг зүйл бол энэ дүрс ялган бичгүүг. Тэгэхээр бид бол энэ дүрс ялган бичгүүгийг бол аль болох тогтоох хэрэгтэй. За тэгвэл тогтоохдоо бид нар одоо зүй тогтлоор нь ойлгож тогтоох хэрэгтэй. Ер нь бол дүрс ялган бичгийг бол хоёр төвшөнд бол хувааж үзэж болно. Нэгт нь бол дуудлага ижил, дүрс нь өөр үгс гэж бол
ажиглаж болно. Энэ чинь жишээлбэл ном ав, ан ав гэдэг үгээр бол бид бол жишээс нь ялгаж болно гэсэн. За нөгөөх нь болохоор дуудлага нь өөр мөртлөө дүрсний ижил үгүүд байж байна. За жишээлбэл орд, урд гэсэн хоёр үг жишээл харагдаж байна. Тэгэхээр бид бол эндээс бол дүрс ялгах гэдэг нь ижил авиагаар дуудагддаг. За үгсийг утгаар нь ялгаж өөр дүрсээр бичгийг бол хилдэгэ гэдгийг бол ерөнхийд нь ойлгох хэрэгтэй. За өөрөөр хэлэх юм бол дуудлага нь ижил бичлэг өөр үгс юм байна. Жишээлбэл эндээс харах юм бол за нар, сар гэдгийн нар, эмч нар гэдгийн нар харагдаж байна. За энэ дээр түрүүний жишээ болгосон ном ав, ан ав гэдэгдээс харагдаж байна. За энэ бар гэдэг бол бар хэвлэл гэсэн санааг илэрхийлдэг. За энэ дээр барс гэдэг буюу арслан гэдэг харж байна. Эндээс бол бид тодорхой өгсөн жишээнээс бол харж болно. За ингээд дуудлага ижил дүрс өөр үгс гэж ер нь ямар үгсийг хэлж байна гэдэг бид харъя. За дүрсээр ялган бичих нь бол хам утга хамаарахгүйгээр ер нь тухайн үгийг бол одоо харангуйтаа утгыг нь шууд мэдэж болдгоор бол давуу талтай байдаг. За мөн одоо бичгтээ бол аль утгаар нь хэрэглэхээс хамаарж бол одоо ялгааг нь бол боддог учраас хүний бодос сэтгэлгээг бол тэтгэж байдгаар бас давуу талтай гэж ойлгож болно гэсэн үг. За эндээс харах юм бол монгол бичгт бол энэ дуудлага ижил дүрс өөр үгсийг бол бичгтээ ихэнхдээ бол нэр үг байх юм бол орхиц, за үйл үг байх юм бол сүүл, дүрслэх аваа дуурайх үг байх юм бол дэвсгэр үсгээр бол төгсгдөг гэдгийг бол та бүхэн анхаарах хэрэгтэй. Энэ бол үг зүйн зарчим буюу үгийн язгуурын хэлбэрээр бол үгийг ялган тавьж болж байна гэдгийг бол харж болно гэсэн. За одоо энэ шийдэл бол хар гэх юм бол орхиц байж байна. Тэгэхээр энэ бол нэр үг байх нь байна. За сүүл үгээр төсөж байгаа энэ бол хараа буюу үйл үг байх нь байна. Хэрвээ дэвсгэрээр төгсөж байгаа хар байх юм бол энэ бол дүрслэх үг байна гэж ойлгож болно гэсэн. Мөн үнтэй ажиллахан дараагийн жишээнээс бол харж болно гэсэн. За ийхүү бичлэгээр нь бол дүрс ялган бичих бас нэгэн шалтгаан бол харь гаралтай зарим үгийг бол уугуул монгол үгээс нь ялгах бас зорилготой байдаг. Жишээлбэл энд бол бидний сайн мэдих бэлэг буюу оюун бэлгийн бэлэг гэдэг үг байж байна. Мөн бэлэг одоо тэмдгийн бэлэг гэдэг үг. Энэ хоёр үг бол хоёулаа үндсэндээ бол уугуул монгол хэлний үг биш, энэ төр гаралтай үг гэдгийг бол энд бол ялгаж ингэж өөрсдийнх нь одоо дуудлагаар нь бол авч хэрэгэлсэн. Тэгэхээр энэ мэтлэн монгол хэлний уугуул үгээс мөн харь гаралтай үгийг ялгах үүднээс болвол ижил дуудлагатай үгнүүдийг бол дүрс ялган бичдэг уламжлал бол нэлээд байгаа. За харин хоёрт нь бол дуудлага өөр, дүрс ижил үгс байж байна. Та бүхэн энэчнээс бол жишээнүүдийг харж болно. За жишээ нь бол баях, тийм ээ, бэх, за одоо бард, бэрт, за байр, бэр, за мэдээ, мэтэг ч юм уу, манд, мэнд, за найд, нийт, өрх, зүрх, өр. За ингээд өд, өт, одоо огт, угт, тийм ээ? Орд, урд, орос, урс, ор, өр, он, өн, идэ, итэг, алд, алт, ад, ат гэж бол бид бол эндээс бол жишээнээс бол харж болно. За өнөөдөр бид зөвлөмж хичээлээр бол 3 зүйлийг үзлээ. За урт тэгшгийг бол монгол бичгэд хэрхэн бичих ёстой. За үүний зөв тогтол нь бол та бүхэнд харагдаж байгаа. Энэ 4 одоо нийлэмжээс бол бүрддэг байх нь байна. За мөн одоо давтаж хэлэх юм бол их шиг, гийгүүлэгч, их шиг гэсэн бүтцтэй. За энийг бол чэйжлэхэд бол бид бол голцоо нөгөө хүрд чэйжилж байгаа юм шиг ага, одоо агуу, уу, эгүү, үү гэх мэтлэн одоо өөрсөндөө тохирсон энэ хүрдийг бол зохиож, за энэгээрээ бол өөрөө дуудлага болгож чэйжлэх юм бол энэ их шиг гийгүүлэгч, их шиг гэсэн бүтцтэй үгийг бол бид бол шууд таньж урт тэгшгээр нь бол унших боломжтой. За мөн дараалсан 2 их шиг бол 2 төрлөөр орж иж байгаа. Нэг нь бол одоо монгол хэлэнд дуудагдж байгаа тэр урт тэгшгээрээ зарим үг нь болохоор харь гаралтай үгийг бол тэмдэглэж тэр нь бол 2 их шиг нь бол ижилсэж болов юм урт тэгшиг болсон ийм шинүүд бол байдаг. Тэгэхээр энэ бол урт тэгшиг бол бүрэн одоо дуудагдах боломжтой ийм одоо хэлбэр. Тэгэхээр энэ хэлбэр бол хараад шууд таних боломжтой байх нь байна. За эндээс бол бид бол зарим а үсгэж ч юм уу дэвсгэр үсгээс нь ялгаж болоод мэдээж бол унших хэрэгтэй. Тэнд бол шүттэй шүтгүүгээр нь бид ялгана. Орчин цагийн монгол хэлэнд одоо дан игшгээр тэмдэглэгддэг үг бол энэ бол цөөн үг учраас та бүхэн бас чэйжлэх боломжтой байх нь байна. За давхар уртгалтаа бол та бүхэн түрүүн тайлбарсан жишээнээс илүү их шиг гийгүүлэгч, их шиг гийгүүлэгч, их шиг
гийгүүлэгч их шиг гэсэн энэ бүтцтэй төрөний гаргасан цөөн 3 бүтцээс бол давхар уртгалыг бол бид таньж уншиж болох нэ. За дараа нь бол бид авиа зохицуулан бичих ёсны тухай ярьсан. Тэгэхээр энэ авианы зохицол нь бол их шиг зохицох, гийгүүлэгч зохицох, их шиг ба гийгүүлэгч зохицох гэсэн 3 зүйл бөгөөд за монгол хэлний авианы үг, за үгийн хувирал бол энэхүү хуйлд бол захирагддаг гэдгийг бол маш тодорхой хэлсэн. Тийм учраас бол их шиг бол мэдээж ир имээрээ зохицоод явчихна. Гийгүүлэгч бол одоо хатуу зөөлнөрөө зохицож явдаг гэдэг бол эндээс бол бид харж болно гэсэн. Дүрс ялхан бичих бол одоо өрмөц болон уламжлалт бичлэгтэй үг зэрэг нь бол цаанаа өөр юм гэсэн учир шалтгаантай байдаг учраас за монгол бичгийн бичлэгээс зөрүүтэй бичдэг байх нь байна. Тиймээс бол шууд нүдлэн тогтоохоос өмнө бол тэр үгийнх нь утга тэр цаад мөн чанарын илүү ойлгох нь бол дүрс ялган бичиж байгаа үгийг бол таньж уншихад бол илүү хэлбэр байна гэж ойлгож болно гэсэн. За ингээд та бүхэндээ сурлага хөтөлбөрийн өндөр амжилт хүсье.